Сайхан өргөн мөндөд үзэгчтэй терминалийн чөлөөтэй ярилцлага үзэж та бүхэнд Монгол телевизийн терминалийн студиэс хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид Монгол улсын гавьяа жүжигчин Мөнх Заяагийн төвшинхүүг студиэд урьлаа. Сайн байна уу? Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Тавтаа сайхан намарж иж байна уу? Сайхан намарж байна. Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Баярлалаа. За ер нь таа чин бас нэг телевизийн нэвтрүүлэг тэр ялангуяа ярилцлагын нэвтрүүлэгт нэх ороод байдаг баха. Ер нь тий. Их дургу. Яагаад? Тэгээ ер нь уран бүтээлч хүн шууд ингэ хэлчихье тий. Уран бүтээлч хүн ер нь их хийлээ байгаад их онцгүй л гэж боддог шүү дээ. Мэргэжлийн тайзан дээр л байх хэвээр. Тий. гэж л боддог юм да. Мэргэжлийн тайзан дээр мэргэжлийн уран бүтээлдээ ороод дүрээ бүтээгээд тэр дүрээрээ л хүмүүст одоо харагдаж, үзэгдэж, танигдаж явна гэхээс хувь үзэл бодол ч юм уу хувийн амьдрал бол нэг шаардлагагүй гэж та хараад байна уу? Ер нь тийм шүү дээ. Одоо юу гэдгийг ингээл тэртээ дэргүй одоо олонний нүдэн дээр амьдарч байна. Монголчууд ч цөөхүүлэх нэ. Тийм ээ. Тэгээ дээрэс нь өөрийгөө ингээл одоо юу гэдгийг яриад тайлбарлаад сурталчлаад ч гэдэг юм, рекламдаад ч гэдэг юм тийм хэрэггүй байхаа л гэж боддгийг. Тэгэхээр та ер нь бол одоо би сайн уран бүтээлч учраас өөрийгөө ингээ бусад сувгаар сурталчлах шаардлагагүй мэргэжлийн талбартаа л байя гэж боддог хэрэг гэсэн үг тийм ээ? Гүү одоо сайн уран бүтээлч гэж өөрийгөө хэлж чадахгүй. Суралцаж яваа гэж тий. Энэ үгний хүчийг би одоо ярил л да бас бид нар ч одоо залуу байж хүүхдүүд ч байж одоо манай англи цэрэндээ авахгүй сувдгаа энэ төр бидэрт хэлдэг байхгүй. Одоо л би энэ жүжигчний мэргэжлэр сурж яана гингүүд бид нар гайхаал тий. Тэг юу яриад байгаа юм бэ гэл. Одоо л яг тэр үг чинь тарих руу орж шүү ер нь. Та хэдийн хувьд л тэр үед томчууд байгаа шүү дээ тий. Тий. Тэгээд би ч одоо нөгөө тэр ахмадуудын хажууд өссөн болооч тэр юм ер нь жоохон бас нэг даруулгатай байх гэж боддог. Тий. Нэгэж бас зориг болгож явдаг ч гэдэг юм уу. Тайз дэлгэцийн уран бүтээлд та ер нь хэд орчим бүтээлч тоглож бод тоогоо гаргасан уу? За ер нь тайз дэлгэцийн бүтээл одоо өөрийн тойрсон бас тийм ээ оролцсон ингээ бүтээлүүдэд тоолох юм бол 10 жилийн өмнө 300 гарцсан байсан шүү дээ. Хөөх. Тэгэхээр одоо би тоолоог байна сүүлийн үед. Ямар тач яг зүгээр голдур гэж ярих юм бол бас ондоо асуудал. Театрын тайзнаа олон жүжиг тоглолоо, оролцлоо. Яг хэлэх юм бол 20 жүжигийн голдур тоглолцчихжээ. Тий. За кино уран бүтээл бол бас яг хаа мэрсэрл байдгийг. Би бас одоо тийм кино урлагаар бас яваад тах тийм сонирхолтой бас биш. Их сонь тий. Тайзан дээр байх нь илүү ер нь тий. Одоо таны сонирхлыг татдаг. Тий штэ. Яагаад? За яагаад гэдгийг би хэлье. Тий. Ер нь одоо танаа одоо жишээ сэтгүүл зүйн салбар чинь өөрсдөө бас төрөл зүйлтэй штэ. Тийм ээ. Тэглэг байх уу? Чиглэлтэй. Тэрнтэй адилхан одоо манай жүжигчид ч гэсэн өөрсдөө чиглэлүүд байна штэ. Тэгэхгүй юм руу ингээс авчаад ороод явбал бас ямар байдгийн болоо гэдгийг бас хожим бодсон л доо. Тий. Одоо жишээ нэмж гэхээр бүх төрлийн ангаахын одоо мэдлэг байхгүй шүү дээ. Тий. Шүдний юм ширнээ одоо юу гэдгийг мессэс зүрхний мессэлд ороод иж болохгүй адилхан. Бас жүжигчид ч гэсэн яг өөрсдөө сонгосон тэндээсээ ингээд мэрэгшиж явсан чиглэлээ аваад явчих юм бол тэгээд тэрэндээ тууштай явах юм бол энэ зүгээр юм байна гэдгийг л ойлгож байгаа. Гэхдээ яг мэдээж нэг уран бүтээлч хүн болсон хойно би түрүү хэллээ монголчууд цөөхөө гэж. Бид нар одоо маш олон одоо кино хийгдэж байна. Уран бүтээлүүд хийгдэж байна. Театрын тайз бол харин цөөхөн байна. Харин одоо бас азтанч гэдэг юм уу? Манай театр улсын дарга эрдмийн театрын хажуугаар хүүхд залуучуудын театр манд одоо нэгдсэн үйл ажиллагаа явуулаад энд одоо залуучууд манд одоо хүчээс ороод тайзны уран бүтээлд ингэ шамдаад байж байна. Баярламаар. Яг энэтэй адилхан ингээд жүжигчид уран бүтээлчид өөрсдийнхөө мэрэгсэн мэрэгжил бол андаа мэрэгшиж байгаа тэр зүйлээр ингээд дагнаад явбал энэ зүгээр юм байна л гэж бодож байгаа байхгүй. Тий.
Жүжигчид тэр ялангуяа драмын жүжигчид бас ер нь нэг иймэрхүү үзэл бодолтой байд юм шиг надад санагцаа. Одоо яг бодит тайзан дээр жүжигт тоглохын дэлгэцэнд гарахаас илүү хэцүү, илүү их ур чадварыг шаарддаг гэдэг ч юм уу. Дээрээс нь одоо жүжиглэлтийн хувьд бас техникийн хувьд ингээ шал өөр болчдөг. Тэгэхээр аль нэг чиглэлээр нь дагсан нь илүү зүгээр байдаг гэд. Тэгдэг юм байлээ. Би бас өмнөх 2 удаа ингээ сонсч байсан. Яг драмын жүжигчдээс. Одоо тий одоо жишээ нь яг нэг юугаа шийдэх гэж нөгөөдхөө одоо бас үгүйсгэж болохгүй л да мэдээж. Тий. А гэхдээ нөгөө киночд гэж ярьдаг юм л да бид нар. Одоо нуух явах. Киночд маань ярихдаа театрын жүжигчид авахаар хоолон тийм тавилттай болцсон байдаг ч гэдэг юм уу тий. Ийм янз янзын нэг юм бас нэр томьёо зохиогоод ярьчихжээ бас тэр чинь. Тий. Уул нь бол барсмаа. Манай Монголд одоо соёл урлагийн их сургууль гэж ганцхан байлаа. Хуучин багшийн дээд нэг гэдэг шиг. Эндээсээ салбарлаа тэр кино урлагийн дээд сургууль, радио телевизийн дээд сургууль гэж бий болсон. Тийм үү? За энд тэр кино урлагийн дээд сургуульд харин киноны жүжигчний мэргэжлэр сургаж болно. А соёл урлагийн их сургуульд яг театрын жүжигчний мэргэжлэр сургадаг байхгүй юу? Тэгчээд кино мэдээд байна гэдэг бас өрөөсгөл байхгүй да нэгсэнд. Тийм тэгэхээр юу гэдгийг театрын жүжигч хүн бол яг л театртаа өөрөө тайзанда тэр 2 3 4 цагч байдаг юм уран бүтээлдээ өөрийнх нь хүч, нөөц, болцоо, авьяас чадварыг шавхаж ажиллах л одоо зүйтэй баг. За тэрнийхээ хажуугаар мэдээж уран бүтээл хийлгүүл яах вэ? Залуу сайхан насандаа кино бүтээлд оролцоод өөрийн дүрээ мөнгөлөөд явна гэдэг ер нь бас хүн болгоны бодол шүү дээ. А миний хувьд бол үзчихсэн тийм ээ болчихсон. Тэгэхээр би нэг голомтоо манаад л дараагийн үедээ одоо юу гэдэг шилжүүлж өгөөл гэсэн бодолтой явдаг. Тий. Та кино драмын жүжигчний ангид суралцж байсан мөн найруулагчийн ангид бас ингэж суралцж байсан шүү дээ тий. Тий. Тэгсэн. Гэтэ одоо бол яг жүжигчнэрээ. Жүжигчнэрээ тий. Найруулагчийн одоо хуваар оролцож исэн уран бүтээлүүд байдаг уу? Би ч одоо 3 жүжиг найруулад. Тийм. Телевизэн 2 ч одоо кино гэдэг юм уу? Бас өөр хийгээ үзчихсэн хүн байхгүй юу да. Яагаад би одоо нэг түрүү хэллээ штэ. Би үзчихсэн. Одоо болсон одоо ер нь яг голомтол мания гэдэг нь үздсэн байхгүй юу? Хизүүг нь мэдэрчихсэн. Зовлонг нь өвчихсэн. Одоо тэр ер нь бол уран бүтээлч хүн уран бүтээлээ үлгийдж авна гэдэг бол өөрийнхөө одоо төрүүлж байгаа хүүхдтэй яг адилхан зүйл шүү дээ. Тэглгүй байх. Мал өсгөн тийм ээ цааш нь одоо юу гэдгийг ингэж торниулна гэдэг маань маркетинг хийж сурталчилгаа хийж ард түмэнд хүргэх олон жил үнцэнтэй байлгах тийгээд энэ болгон ч маш хэцүү юм байна. Тэгэхээр л миний түрүүний ярьсан ганц одоо чиглэсэн тэр мэрэгшсэн тэр чиглэл рүүгээ л тууштай үнч явмаар л санагдсан л да. Тийм учраас би одоо энэ залуучуудаас захид хийлдэг. Заах нь 25 жилийн өмнө театрт орсон. За тэгтээ би кино минь явж ялаа. Бас үзсээ. Одоо ингээд явахад ерөөсөө нийгэмд л үнч байх нь хамгийн чухал юм байна шүү. Тэгээ энэний хажуугаар би бас нэг юм хэлмээр санагдчихлаа. Тэр нь юу вэ гэхээр манай энэ театрт одоо юу гэдгийг хувь уран бүтээлч болцоод театрын галт тогоонд чанагдаж боловсрч тийм үү би хүн болцоод одоо ингээ гараад явдаг юм нэг хэсэг юу байлаа шүү дээ. Театрыг гишүүр болгож гинэ гэж та хэлэх гээд байна. Яг үнэн шулуухан хэлгээд инглигээд одоо наваа муу хэлдэг юм зарим нь. Үний юм чинь тий. А би яг тийм байх хэрэггүй байна гэж ойлгохгүй. Яг тэрний эсрэгээр байх гэдэг шүү дээ тий. Голомтоо мания гэдэг маань. Би ч надад боломж байлаа шүү дээ. Ингээд би гарлаа театраас гараал маргааш нь санаж байгаа байхгүй. Тэгэл ерөөс миний байх ёстой газар энэ юм байна.
Одоо энэ настачууд мань ингээл нөгөө шинэ хуулиараа ажиллаад байж болохгүй тийм ээ. Одоо ингээл нөгөө тэтгэврийн нас нь бол тэтгэвртэй гарлаа. Тэр нь ахмадынхаа тоонд орлоо. Тийм тэгэхээр ер нь би эргээд эндээ байжээ. Залуучуудаа хэлж ярий. Сургая. Нөгөө ахмадуудаас сонссон үгээ би дамжуулж хэлий гэдэг ч юм уу те. Ийм бодол ер нь өвдөлж байгаа юм да. Тийм таасаа хэллээ театраар дамжиж сайн уран бүтээлч болчоод ч юм уу ер нь өөрийгөө олцоход гарч яваад түлхүү одоо зах зээлийн хэлбэр рүү шилжээд байна гэж штэ тийм ээ. Би бас таныг боддtiin юм янз янзын жишээлбэл улс төрийн сурталчилгаа, бараа бүтээгдэхүүний маркетинг сурталчилгаан дээр ер нь огт оролцдоггүй штэ. Тэр зөндөл санал одоо ирж байгаа л да тийм ээ. Ирнэ дэ мэдээж жүжигч юм учраас ирэлгүй яах вэ? Тэгэл нөгөө миний түрүүний хэлсэн монголчууд ч зөв хүүлэхнэ байж ээж. Тийм ээ. Тэр тэргүүнүүдэн дээр нь ил байж хахад нэмээд би одоо ингээд үндсэн ажлаас өөр ажил хийгээд дэмий ч юм уу. Нөгөө түгээр би бас шулуухан хэлэхэд манай Монголд одоо энэ уран бүтээлчдийн үнэлгээ их одоо муу байхгүй юу? Киноны одоо тухай ярьлаа шүү дээ хоёлаа. Ер нь ч бас тэгээд кинонд одоо ингээд үнэлгээ муутай шүү дээ. Тий. Үнэлгээ муутай. Кино үнэлгээ муутай байна гэдэг чинь дагвар тэр реклам сурталчилгаа байдаг юм уу? Тийм ээ. Янз янзын ажлууд үнэлгээ бас дагаал буурдаг байхгүй. Уран бүтээлч хүн харин өөрийнхөө мэрэгжлийнхээ хажуугаар бас нэг арай ондоо чиглэлээр бас өөрийнхөө хүчийг үзэж боолно. Энэ бол нээлттэй. Манай театр бол тийм хатуу юутай биш шүү дээ. Одоо нэг ажлын 8 цаг ялс бүртгээл хуруу офисын ажлаас бол эрс ялгаатай л та. Үнэхээр одоо нэг шинэ уран бүтээл орцсон ажил ихтэй үед бол бид нар хонхон холбол ингээл ажилдаг. Тий. Уран бүтээлээ хийчлээ. Тэгээд сулчлаатай үедээ өөр ажил төрөл ингээд эрхлээд явах боломжтой байдаг. Одоо хүмүүс тэр болгон мэддэггүй байх л да. Мэргэжлийн урлагийн байгууллагууд энэ Монгол улсын энэ байгууллагууд маань нэгд хоёр дахь өдөр амардаг шүү дээ. Хагасаа бүтэнсэн өдрөө бид нэр арт түмэндээ үйлчлэн үзүр үйлчлэгээ тоглоно. Тийм ээ оюуныхаа хөтчийг хийн. Ингээд хүмүүс маань одоо хагасаа бүтэнсэн тоглолтоо одоо үзчлээ. Нэгд хоёр дахьт ажилдаа явдаг бол бид нэр нэгд хоёр дахьт нь амардаг байхгүй. Тэгэхээр биднэрт энд бас болцоо гарч байна. Нэгд хоёр дахьт нь бас ажиллаад өөр ажил төрөл хөөцөлдөөд тийм ээ. Ингээд явах боломжтой игддэг. Тэгээ цагийн хувьд ч гэсэн одоо ингээл бэлтгэл фургоо ингээл шүн оройн цагаар өстой таны саяны хэлдгээр хонон үнжил ажиллана шүү дээ. Бас нэг талдаа одоо хөдөлмөрийн хүнд нөхцөл болдог уу? Яадаг вэ? Одоо тэр чи их олон цагаар бэлтгэл хийн тэгэл одоо нэг биеийн хүч бас их шаардах бах л та. Дуу хоолойны чадал чансаа ядчлаа одоо зэрэгтэл сууж байгаа хамгийн хойдлын үзэгчдэд таны хоолой сонсогдох үг нь тод сонсогдох хэрэгтэй гэхээс ахуулаад бас хүч чадалтай, эрч хүчтэй ядрах цуцах ирэхгүй одоо дараалсан тоглолтуудын дунд өндөр формтой л байдаг бах л та. Яг наад ч одоо бүр захтансан газар гэдэг шиг. Бид нар хүнд нөхцөл ажилддаг шүү дээ. Тэгтээ бидний хөдөлмөрийн одоо юунд хүнд нөхцөл ажилддаг гэж тусгагдаг байхгүй. Одоо ингэ барсна чи бодлоо. Энэ студ одоо хэлээ бас л нэлээд олон тод гэрлийн доор сууж штэ. Энтэй адилхан тайзан дээр бүх одоо хоёр талаас цэх урдаас яг чанх дээрээс дөрвөн талаас ингэ гэрлэр шараад. Тэр нь одоо хэдэн мянган ваттын хүчин чадлаар өнгөнгийн гэрлүүдийг тийм үү. Тэгээ ингээд шарахаар нөгөө жүжигчэнд ямар баг. Одоо харааны асуудал гарч ирж байгаа. За ингээд нөгөө нэг тэр том тайзан дээр мэдээж нөгөө нэг ингээд буужигнана. За том тайзнуудыг нэг хоног хугацаанд солино. Асар хурдцтай. Энэ ч нөгөө мэргэжлийн бас нэг асуудал шүү дээ. Ингээр мэдээж нөгөө хумбахын тоос одоо тоос нүдэнд харагдахгүй тооснууд ч босож ирнэ. Маш их тоосонсор дунд тий. Бидний нөгөө нэг тань дөрөв хэлсэн шиг амьсгалын одоо тэр нэг тийм ээ. Тайзан ярианы одоо бас онцлог байгаа шүү дээ.
бүх одоо амьсгалын одоо юу гэдгийг нээлттэй байдаг. Ингээд нэг чөлөөтэй орж гарч байгаа гэсэн үг байхгүй юу? Тоосонцор. Тийм. Тэгэхээр энэ чинь хүнд байхгүй. Дээрээс нь барилгын хувьд бол бас насжилт их өндөртөө олон жил болчихсон барилгад тийм ээ гарч байгаа тоосонцор бас ямар байх вэ? Чанарын хувьд бас тийм ээ. Тий. Анхаарал штэ юм байна. Гэрэлний хувьд одоо UV туяа гэж жишээлбэл одоо бас яг ингээл ялгарч байгаа штэ. Жишээлбэл эфирийн гэрэл мэрлэмээс тийм л байдаг л да тий. Барилгын үед ярих юм бол би үнэн яг наадах ч юм бол яг үнэн байхгүй. Одоо 63 онд ашиглалтанд орсон барилга шүү дээ. Гэхдээ яг ч энэ барилгатай их хайртай байдаг. Орохоор цаана ингээд ондоо штэ. Тэг надаас хүмүүс одоо яг энэ ч чөлөөт нэвтрүүлэх учраас би ярьж ш. Тэгэл байх уу. Хүмүүс асууд танаа энэ одоо юмтай гэсэн үнэн үү гэсэн гэдгийг асуудаг. Үнэн байхгүй юу? Энд чинь нөгөө нэг манай тэр ахмадуудын тийм ээ тэр тайзанда хайртай байсан энэ хүмүүсийн ариун сүнс байж л байдаг байхгүй юу? Тэр сэтгэлийн энерги шингэсэн байдаг байна. Тэр энерги л байхгүй да тэр чинь хэлээд байхгүй. Тэгэл байх. Тий. Тэгэхээр тэр чинь хамт байжж биднэрт бас их гоё байдаг юм л да. Тэгээ нэг буулгаад одоо шинжлээд барья гэл нэг хэсэг юм болсон шүү дээ. Би тэр буулахгүй гэдэг талд нь байсан. Одоо сүүлд нь харамссан. За. Яг үнэ хэлгээд. Одоогийн ерөнхий сайд байх үедээ энэ театрыг буулгаад яг энэ стандартаар нь яг энэ одоо хэлбэр дүрс тэр нөгөө архитектор чимэдгуун бүтээлүүд энэ чинь яг энэ шийдлээр яг энэ шийдлэр нь одоо энэ баг нэх чинь дөрвөн тал руугаа харсан морины толгойтой байдаг шүү дээ. Дэлхийд ганцхан баг нь багхгүй. Ингээд хийгээд үгүй гэж яхад нь бид нар бас буруу бодсон юм байна лээ. Ч түүхэн барилга нэ тэр гэж лонголдоод. Гэхдээ одоо яг бас нэг засгийн газар шийдчих байх гэж найдаж байгаа. Соёлын яам бас нэг бас шийдчих байх гэж харж байгаа. Бид нар уран бүтээлчийн хувьд хүчтгэл нэтрийг хийгээд бас энийг сэргээрээ асуудал бол нэлээд харагддаг шүү дээ. Яригдал байж гин тий. Тий. Ер нь одоо тэгээд энэ би үнэ л хэллээ. Би тэр үед буруу бодож ээжээ. Бас нэг буулахгүй нураахгүй гэдэг байр суурьтай байсан. Одоо би харамсаж байна гэж. Ер нь энэ Улаанбаатар одоо энэ социализм үеийн Азийн цагаан дагна гэж бид нар Улаанбаатарыг нэрлэдэг байж. Энтэй адилхан бас энэ архитектурчдын бас нэг шийдэл байсан нь Улаанбаатарын төв зэг чинь дандаа юм багант барилгуудаар хүрээлүүлсэн. Одоо тий төв зэг нэг гэж эхэлдэг юм ба шүү дээ. Одоо тэр филармоник харахад, соёлын төвөргөө харахад. За засгийн газрын ордныг харахад л хуучинч багантай байсан. Одоо нийлдэг очир кино театр хөрөнгөний мэржиж гадаад явдлын бүгд ер нь гээд багантай л байсан юм билээ. Энэ нөгөө бидний энд суучихсан байгаад энийг буулгаад шин театр барингууд шал ондооны хэлбэр дүрстэй болох гэдэг нь л ойлгосон юм шиг байна. Тийм. Гэхдээ яах вэ? Мэдээж одоо бас юу ингээд л нураагаал барьчихгүй байна. Тийм. Гэхдээ бас нэг Михаилын бодол байгаа бах гэдэг шиг тий. Эзэн нэгэн цагт нэг сайхан театртай болчих واخ манайх. Тий. Олон цагаар жүжиг тоглогдох үед ч юм уу олон хоногийн бэлтгэлийн дараагаар яг тайзан дээр үндсэн тоглолтонд орох үед жишээлбэл хоолоо тэр цуцахгүй байх, ядчил гараал ханиалахгүй байх гэх мэтчлэн формо маш сайн одоо барих л ахalta. Ер нь ийм нууц арга техникүүд ч юм уу таны ер нь тийм нэг хувийн гой зөвлөгөөнүүд байна уу? Залуу жүжигчд үзэж байв. Яг энэ миний зөвлөгөөхөөс илүү энэ дэлхийн театрын тийм практик одоо дадал тийм туршлууд байдаг. Одоо чинь Оросын театрын дагуу жүжигчдийн бас нэг онл байна л да. Тэрний юу гэхээр жүжигчин хүн болвол яг тэр уран бүтээлийг тойруулж байх нээлттэй их хүртлэх явц дээр аз жаргалаар бэлхаж яг тэнд одоо амьдрч онгод нь орж хөглөгдөж ажилладаг гэж. Цаашх нь яах вэ гэхээр дадал одоо привич буюу дадал зуршлын аргачлалаар одоо нэг жинхэнэ жүжиглэн гэдэг шиг техникээр одоо ажиллах нь шүү дээ. Мэдээж нээлтийн өдөр бол шууд одоо ингээл те
тийм аргачлал яваад иж болохгүй шүү дээ. Нээлтийн эхний нэг 3-5 тоглолтын дээр. Тэн дээр нөгөө нэг жүжигч уран бүтээлч хүн чинь үзэгчдийн тэр энергийг олж авах. Тийм ээ. Тэр би яг хүрч чадж байгаагүй. Энд чинь нөгөө амьд мэдрэмж гэдэг чи одоо яг энэ харагддаг шүү дээ. Нээлтэн дээр. Би энэ шивнээд ярьж хахад энд тэр 600-700 чимээгүй байж бол би нэг бариад байна гэсэн үг. Тэр нэг жоох ингээд судлаачсаад ингэх юм бол би худлаа байна гэдэг ч юм. Энийг бол одоо үзэгч хүмүүс манаас мэдгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр яг төрж байгаа мэдрэмж шүү дээ яг. Тийм. Одоо нөгөө үзэгч жүжигчин хоёрын амьд энергийн солилцоо гэдэг юм чинь одоо явагдаад байна. За энийг яг ойлгоод автсан туршлагатай жүжигчин болвол тэр олон тоглолтын хард бол өлхөн гарчиж байгаа. Яагаад тэгэхээр аргачлалаар авчиж байна гэсэн үг. Би түрүүлсэн шүү дээ. Одоо за тэр гүнжид одоо барснаа. Тийм ээ. За хорм муу санаатай чөтгөрт өндөр төвшин гээл. Дүр авчих юм. Тэгэл одоо бидний хамтын ажиллагаа эхэлнэ. Одоо чи бит хоёр. За аханд хоёлаа яах вэ? За чи юу гэж бодож байна? Би ингэж бодож байна. Хоёлаа ингээд янз янзын байдлаар туршилтыг хийн. Чи намайг яг энэ үгэн дээр чи намайг ингэж авбал ямар вэ? Би чамд энийг өөр ингэж хэлвэл ямар вэ? Цаад дандаа ер нь юм подтекст дээр давхар санаанд өвдөг штэ үгнүүд. Түс үг чэйжлээд гараад тоглолт юм биш шүү дээ. Ойлгох хэрэгтэй тийм гол нь тий. Гэхдээ л би ард нь ямар тийш чамд аваачих вэ гэдэг ч юм уу. Ингэж бэлдэж байгаад найруулагчтай үзөө зөвшөөрөх юм бол яг одоо энэ дээр нөгөө одоо чи төр дураараа тоглоно гэсэн үг. Тэр тавилтаараа. Яг ивэ олтлоо. Яг энэ ахын хувьд яг энэ эвтэйгэн чамд эвтэйгэн байна уу? Эвтэйгэн за тэгвэл хоёул яг энийгээ барья гээл. Ингээд нөгөө нэг нээлт хүртлээ тэр Орсын мандагчууд хэлсэн ба шүү дээ. Жинхэнэ аз жаргалаар байлгаж өөрөөхөө амьдэрч би яг тэн дээр одоо хамгийн их баяр баясгалыг авгаа гэдэг. Одоо би санахгүй байна л да нэрээ тий. Одоо Станиславский онл гэдэг нэг чихтийн онл яриад таны хэлж байхад яг бодлоо. Ер нь жүжигчид тэр ялангуяа драмын жүжигчид ер нь сэтгэн бодох чадвар өндөртэй, хурдтай, тархины хөгжил сайтай хүмүүс байдаг баха тий. Ер нь судалгаа байдаг юм болов? Судалгаа байхгүй л да яг хөө байдаг л бах л да. Яг би сайн ингээ логикоор бодоход ер нь тэгэж бодлоо. Тэр олон 10 хуудас, олон зуун хуудас зохиолыг уншаад ойлгоод тэр дарааллын дагуу бүх текстээ одоо цээжлэхгүй ч гэсэн тэр чинь тогтоолт явагдаж шүү дээ. Тийм ээ. Тэгээл тэр одоо физикал байдлаар ямар хөдөлгөөн гаргах уу, хаана амьсгаагаа яаж яаж хуваарлах уу гэж 3 цагийн жүжигэнд ингээл ямар ч ясна нэг дараалалтай алдаа мадаггүй явах нь чухал байгаа дээ. Тэгэхээр энэ болгон дээр бас оюуны болон биеийн нөгөө хүчээ гарган дээрээс нь ямар нэгэн байдлаар жоохон юм өөрчлөгдөхөд маневр хийх шаардлагатай болох болоо да. Тийм. Тийм ээ. Яг өдөр үнэн л дээ. Жүжигчин хүн чинь хүн судлаач. Мэргэжлээ гэдэг. Тэгээ анкер нэг сүрхий сонсогдоод байгаа юм л да. Тэгээ яг ясам дээр бол үнэхээр одоо жүжигчин ер нь бол энэ тайзны уран бүтээлч. Найруулагч энэ гэдэг чинь ерөөс хүнийг хараад уншдаг, мэддэг. Одоо би жишээ нь эрэгтэй эмэгтэй хэлдэггүй би чамаас дүрийнхаа тэр зерно боيو те дүрийнх нь үрийг одоо юу гэдгийг олж хардагч байдаг юм. Гэл дотроо хураагаад хуримтлуулаад явж идэг байхгүй юу? Ийм зан чанар ийм дүр дээр илүү тохирох юм байна да гэж харна гэсэн үг үү? Тий. Одоо манай Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин төрийн сойрхолд ган төмөргөө шүү дээ. Сэрэн дижитийн ган төмөр гэдэг нь чинь годомж нэгээд шом өрч тасaan байна уу гэдэг ингээд онигоо чим шиг юм яригадаад байдаг шүү. Бодиттой юм байхгүй. Тэр уран бүтээлч яг тэр нөгөө нэг дүрийнхаа тээшийг аваад л ажлаасаа бус ингээ харих замдаа бодоод явж штт. Судалгаагаа хийгээд штт. Тийм судалгаа хийж. Жишээ нь одоо тэр 70 худалдаж жүжигийн салган баны дүр гэж байгаа юм л да тэр ганаагийн. Дүрийнхэн тэр үрийг олохгүй юм гинэ. Яаж хийвэл айтайхан бол доо гэл амтун ажиглал явдаг тийм ойр зур гэр орныхон ах トゥ ингээл найз нөхдөд ингээл хараад яг наалтчаар салган баны тэр юу төр харагдахгүй олдохгүй юм гинэ.
Тэгсэн одоо энэ эсний төв талбай чинь хогийн цэг байсан тийм ээ. Яг энэ гадаад явдлын яамны энэ чинь нохоог үүж авсан гэж. Хамуурчихсан нохоо. Яг тэрийг хараад нүдэнд тэр нэг тийм өлөн нүдтэй байгаад байхгүй уран бүтээлч юм чинь. Хүү энэ юу миний хайгаад байгаа юм чи баг гэд дотор нь өөрөө ирэхгүй тэгж орж ирээд нөгөө нохоог дагсан байгаа шүү дээ. За. Тэгээ тэр нохооноос тэр хамуурчихсан юм нохоог дагаж явж харж байгаа тэр салга амны дүрийг бүтээсэн байх жишээтэй гэдэг юм. Тэр нь бол одоо маш сайн үзэгчдэд хурж өндөр үнэлгээ авсан ийм дүр болсон гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр наазах асуудал. Яг наазах асуудал. Бид өдөр тутам энэ гадаа байгаа годамжаар зөрж өнгөрч байгаа хажууд нь сууж байгаа хоол идэхэд тийм үү эмтлийн ширээн дээр сууж байгаа хүн бол яг тэр нөнөө сонгодогч байдаг юм, үндэснийч байдаг юм, орчин үеийнч байдаг юм уу? Тийм ээ. Энэ жүжгүүдийн бүх дөрүүд чинь энд байж идэг л байхгүй. Бодит амьдрал дээр бодит байж идэг. Тэгэхээр нөгөө нэг жүжигчний анги оюутнууд чинь судалгаа хийдэг. Бас нэг хэтрүүлээд ярьдаг нөх нөгөө мэдрэлийн нөгөө имлгүүдээр явлаа л гэдэг нэг яриа байдаг. Үнэн ч юм болов яг үнэн байхгүй. Тэгэхээр ерөөсө мөнхийн ингээд ажиглалт хийж явж байдаг л ийм хүмүүс байдаг шүү дээ уран бүтээлчд. Кино, жүжиг, театр, жүжигчин, найруулагч гэлтгүү бүгдээрээ. Тийм байна. Тэр ядчил тайзан дээр нэг алдаа одоо гарлаа гэж бодоход санамсаргүйгээр гарлаа гэж бодоход тэрийг үзэгчдэд мэддэхгүйгээр аваад гарах нь бас их чухал шүү дээ. Тэр хооронд бол тарих бол бас дээд хүчин чадлаараа ажиллах байхаа. Тийм шүү дээ. Одоо тэр яг дээхэн үед бол эн чинь бас л асар ноцтой асуудал болж яригддаг байлаа шүү дээ. Алдаа. Алдаа том алдаанд орно. Нөгөө жүжигчин дээд зэргийн анхааралтай авах хэрэгтэй гэл бидэрт ингээл нэгдүгээр курст орохоос ахуулаад ингээл тархинд нүдэд ингэсэн. Жүжигчин дээд зэргийн анхааралтай дээд зэргийн ажигч гэрхаа байх хэрэгтэй. Дээд зэргийн орон зай мэдрэмжтэй байх хэрэгтэй л гэдэг. Заагаад идэг. Тэгэхээр нөгөө нэг тайзан дээр гарсан ахын түрүү хэллээ шүү. Яг аргачлал явдгаа гэдэг байгаа шүү дээ. Тэгэхгүй нөгөө нэг одоо манай үзэгчдийн нэг ярьдаг шүү дээ. Хитрхи дүрдээ ороод гэдэг. Дүрдээ орно гэдэг чинь бас байна. Энэ яах вэ гэхээр нөгөө өөрөө ирэхгүй тийм амьдрдаг жүжигчд бол байна л да. Манай Наранбаатар найруулагч хэлдэг шүү дээ. Ардын жүжигчин Жансарн жуугаг. Та бол жүжигчин хүн биш ээ гэд хэлсэн гэж. Нөгөө бүх том жүжигчид нөгөө үеийнх нь ах нар нь эгч нар нь бүгд гайхаад харсан гэж. Та бол амьдрагч хүн шүү дээ гэдэг. Янз янзын дүрээр амьдрдаг. Амьдрсан хүн, амьдрагч хүн шүү дээ. Тэгэхээр жамаагаа бол ерөөсөө мөнхийн л амьдрж идэх байх юм шүү дээ. Нөгөө аргачлалыг үүсгдэг хүн байсан байх. Миний хувьд болохоор аргачлалыг илүү үзээд байна гэдэг шүү дээ. Тий. Энэ үзэгчийн хувьд бол нэг ялгаа гарахгүй үзэж байгаа хүнд бол. Тэр тайзан дээр амьдарч байгаа хүний хувьд бол ялгаат. Одоо яг таны асуусан шиг хэцүү юу тийм ээ? Тэр нэг ингээд эмоц гаргаад ингээд чанга дуугаар хорилоход өдөр болго ингээд ахаар хоолоо хэцүү юу гэдэг. Энэ ч нөгөө бидэрт нөгөө нэг оюутан байхаас тайзны ярианы хичээл гэдэг. Тийм үү? Цээжний хүнтэйгээр ярина. Гидсний суур амьсгаан дээр ярина. Хоолооны энэ багал зураар ярина. Тэр гэдэг нөгөө нэг юм аргачлалууд байгаа байхгүй. Яг энэ аргачлалуудад авч ажилладаг л байхгүй. Тий. Би бол одоо жүжигчин байсан бол тэр ялангуяа драмын жүжигчин байсан бол дарамтанд орох юм. Ер нь дарамтанд ордог уран бүтээл юм. За яач бас их гоё шүү. Наад дарамтыг чил авж вэж. Давж вэж. Одоо өөрийгөө жүжигчин уран бүтээлч болж байна л гэж бодох хэрэгтэй байна. Буруу амьсгалах үедээ гэдэг хүртэл бодол дарамт болохоор юм байна. Дарамт шүү дээ. Одоо тэгэл гэртээ харин. Гэрийнхэнд онцох шиг л байна шүү дээ. Уран бүтээлч хэцүү шүү дээ. Яагаад байгааг нь мэддэг. Яагаад байгааг нь мэддэггүй.
Тэр гэр бүлийнх нь мэддэг тохиолдолд бол харин амарх. Гоё. Бараг тэрүүгээр нь ингээд тэ тоглоом наргаа хийгээд. Тэгтээ нөгөө ярьдаг шүү. Гэртээ орохдоо нөгөө тэ юу хавцаа тайл театр дэрхтээ галошо тайл гэж үг байгаа штэ. Гэхдээ үнэхээр бодогддог юм байдаг. Одоо жишээ нь би энэ 25 жилийн хугацаанд 7 хааны дүр тогложээ гэж. Тий. Бас тэрүүгээр ингэ бодохоор шунмаар одоо ар болгочихсан гэдэг боддөг шүү дээ. Мөрөөддөг байхгүй. 10 театрын түүхэнд 10 хааны дүр тоглоод нөгөө өндөр төвшин чинь гэж яриул бас гоё байхгүй юу? Тэдэн уран бүтээл та руу асуулаа шүү дээ. Та яг нийт хэдэн уран бүтээл байна гэдэг. Тоолоогүй, тоолох шаардлага байхгүй. Хэрэгжчихгүй. Тоол сонирмш шүү дээ, тэ. Харин яг тэр 7 хааныгаа би нэг 10 хаан болгочихсон. Одоо мэдхгүй магадгүй хамгийн сүүлийнх нь одоо юу юм бэ? Тэнгэрийн хүү жүжигийн түмэн шанив байна л да. Шанивч гэж шанив гэлээж гисэн хаан шүү дээ. Энийний урдлах нь гүр хаан жамгч гэдэг юм те. Тэг ингээд одоо миний хамгийн их бодож, тунгааж, хичээж хамгийн их намайг айдас давтуулж хамгийн их дарамтанд оруулсан энэ 7 хаанаас жамх байхгүй гүр хаан жамх. Би нэг сони юм ярих уу? За. Энэ хийцэн хааны тухай ер нь олон уран бүтээлчд хийжсэн тийм манайхан монголчууд бүгд мэдчих. Буруу хийсэн улсуудад тэнгэр гисгэл үзүүлсэн баха. Тийм. Хаагчуудын тийм гадны уран бүтээлчд дотоод ягдчихэд байна. Найруулсан ч тэр, тоглож байсан ч тэр. Ер нь тийм байдлууд зохиосон ч явдаг шүү. Бага тий. Гадны жишээнүүдийг бол илүүтэй сайн. Гадны жишээнүүдийг одоо хэдүүлээ сайн бодох хэрэгтэй. Жишээ нь одоо Бодровын Сергей Бодровын тийм ээ Монгол гэж киног мэднэ. За ингэ бодоход бол яг тэр дарамт болсон над тэр ирж байгаа юм л да. Гэхдээ тэр чи би өөртөө бий болгож байгаа дарамт байхгүй юу да. Мэдээж тэр тэнгэрээс намайг дарамтлаад байхгүй мэдээж шүү дээ. Өөртөө л дарамт үсгэж шүү уран бүтээлч чинь. Тийм. Яах бол ийх бол имэйлд байна тийм үү? Бодно. Тэг өөртөө ярина. Юу гэдэг одоо ингээд хий хаасан зүйлтэй ярина. За би яг тоглолт эхлэхийнхээ өмнө би яг дотроо бас бясалгадаг гэсэн. За хийцэн бог таам тий. Та ингээд намайг өршөөр би таны андын дүрийг би энд урлах гэж байгаа шүү, тоглох гэж байгаа шүү. Энд би амьдрах гэж байгаа шүү. Та надад туслаарай гэдэг. Энэ яах вэ зүгээр зарим хүмүүс хэлэх энэ ямар ядарсан арга барилтай нөхрөө гэж хэлэх бах. Үгүй энэ би өөртөө л авч байгаа юу гэдгийг итгэл үнэмшил байхгүй. Хүчээ яг үнэ гэж өөртөө л авчирч байна л да. Тэгээд тэр түүхэн хүний дүрийг тэгээд тэр агуу хүний андыг бас буруу зүрүү нөгөө төвшин хүү гэдэг жүжигчин өөрийн нөгөө амплуа буюу тий тэр стереотипийг нааж ирээд тоглолцох юм бол үзэгчд маань бас цочин үстэй. Энэ ч одоо нэг өвчтөе нөхрөл гэж бодно үстэй. Тэгэхээр энэ дээр л одоо нөгөө яг тэр бодох шаналх юм маань ингээд над гарч илаа. Хараад ингээл юм бодоол таач хэртэл өвтгөр нөгөө хажууд байгаа хүмүүс маань ч гэсэн гайхна үстэй. Азар харин надад сайн хань заяаж урлагийн хүний охин бүр төр зума театрын найруулагч том охин тий мэдж байгаа байхгүй яг аавтай адилхан сан гаргаад шүү дээ би. За нөгөөх нь эхэлчихэж гээд нэг зэмхээ юм хийчээд нэг хоолунд тавьчаад. За тэгээд нэг 30-40 минут за бүр үсрээд нэг цагийн дараа за яалаа гэх нэхэнгөт чинь за ашгүй гэж байгаа шүү дээ. Ийм үе бол надад бас байсан зөндөө байсан. Тий. Нөгөө Натали Портманы тоглосон Black Swan гэх кинон дээр чинь
Бодит амьдрал дүр хоёрын ялгаа гарахаа ойлоод одоо баг сэтгцийн өөрчлөлтөнд хүртэл орохоор ингэж хүн хямарж байгаа байхгүй юу те. Тэр үнэхээр энэ Холливуудын чинь бас юмыг нэг байгаа бодиттой юмыг хэтрүүлээд хийгээд хүнд хүргээд нь шүү дээ. Яг л тийм мэдрэмж. Яг л тийм мэдрэмж байдаг л байхгүй. Гэхдээ эн чинь нөгөө тэр хархан чинь бол жоо хэтрүүлэхтэй л байхгүй кино. Тийм ээ? Гэхдээ л энэ ингээ байна. Гэхдээ эн чинь бас мундаг уран бүтээлч чанар штэ. Яг тэрнтэй адилхан дөрөв нөгөө нэг Жамсаранжуу ахын амьдрдаг гэдэг юм чинь тэнд харагдчихэдэг байхгүй. Би одоо хамт ажиллаж байлаа. Хөвдөн сэнти гэдэг жүжигийн Шанза Бадамд орчод жаамах тоглоод би Мишигийн тоглож байлаа. Бид хоёр одоо үе тэнгийн хоёр болж тоглоно л да. Тэгээд одоо хятадд очиод Бээжинд манжууд дээр Бээжинд очиод тэгээ нэг хажуудах яваа нөхөртөл хор уулах гэдэг нөхдүүдтэй л тохилчж байгаа тэр нэг тоглолтын хэсэг байдаг байхгүй. Гарамга. Тэгээ жүжиг нэгийг байхад ингээд тайзан суунаад тэр чинь нөгөө тайзан дээр дахиад тайзсан. Тэгэлгүй байх. Тэрнээс нэг бас гэрэл мэрэл чинь бүдэг авахд л жүжигч чинь бас хэцүү штэ. Тэр хувц гэрэл ингэж байгаа л гинт гэрэл аваад үзэгдэх солигдохын оронд харанхуул авчих штэ. Таварангууд тэр хувц гэрэл чинь энд ч байж л байдаг байхгүй. Тэмчдэг штэ бид нар. Тийм. Ойлгож. Тэгээд манай жамаа унаад гараа хугарчих. Өөх яг тэр мөчтөө. Яг тэр мөчтөө. Тэгээд жүжиг тэгээд буцаад гэрэл ассан го жамаагаа гараа ингэчээл нөгөө ингээл ярьжсэн чинь ингээл яваад байна. Тэгээд би ингээ харчихгүй зэн яагаад энэ гараа нэг юм болчихлоо энэ гар нь хөдлөхгүй энэ нөгөө нэг төрөний яриадсан нөгөө ажиглалт нөгөө мэдрэмж те юу гэдг үлээ одоо анзаарах өстой зүйл маань байгаад байгаа байхгүй. Нэхэд байгаа юм чинь. Энэ яаж юу гар нь хөдлөхгүй л байна та гэдэг. За тэгээд нэг үзэгдэл дуусаад нөгөө азар тоглолт биш гэж хэлсэн шүү дээ. Сургуульд байсан. За стоп баатар нэр. За стоп байж. За энэ жаамах та хоёр нааша ойртоодох гэсэн жаамах. Та на гарч яаж өгсөн. Найрлагч амин гар хугарчих шиг боллоо. Гэж юу. Бэлтгэлийн үеэрч хуурчлаа барьчлаа гэж зогсохгүй байна шүү дээ. Яа одоо жишээ нь одоо байштай би яа болохоо юм байл та гэдэг сүрж гинэ айгу. Магадгүй би одоо тэгж магадгүй шүү дээ. Тэгэхээр тэр ардын жүжигч юм нас дээр гарцсан гэдэг. Үргээл найруулагч зогс гээгүүл бол цаашаа ингээд үргэлжлээд явах гэдэг нь шүү дээ. Тэгээд тэр нь ингээд надад бас ингээд дарамт болж ирж байгаа. Ямар амар юм бэ? Театрын одоо энэ хууль гэдэг чинь. Тайзны хууль чи ямар амар юм бэ? Яана би энэ хүн шиг болж чадахгүй. Энд бас тодорхой хэмжээний дарамт байна. Тэгэхээр миний түрүүний хэлсэн энэ дарамтыг давж вэж, туулж вэж, давж вэж өөргөө уран бүтээж болно гэж хэлээд байгаа. Гоё л доо. Би одоо жишээлбэл амьдралдаа хизээч драмын тайзан, мэргэжлийн тайзан дээр гарахгүй хүн л дээ гарч үзээчгүй. Угаасаа одоо энийг бол маш олон шалгуураар дамжиж тэр том тайзан дээр гарна. Гэхдээ надад ингэ сонсохт үдээд л ерөөсөө яг л түрүү хэлсэн буруу амьсгалчих үедээ гэдэг л ерөөсөө дарамтанд ор байх юм байна да гэ. Та бол маш олон хүний өмнө гарч одоо ажиллаа хийжсэн да. Тий. Яг адилхан. Тэндээс бас гоё мэдрэмж авдаг да. Тэгэл байх уу. Тий. Тэр 5-600 мянган хүний өмнө гараад хөтлөгч хийн гэдэг. Тэр хүмүүсийн атмосферыг авч нуруунд өөрч явна гэдэг. Тэр хүмүүсийн мэдрэмжэн дээр өөрийнхөө мэргэжлийн тоглолтыг хийнэ гэдэг бол хэцүү үед гоё үз. Би одоо өөрөөс яг ингэ асуух гэдэг байхгүй. Тэгвэл нэг юм байдаг те төвшөөхаа. Тайзан дээр гараад зритель рүүгээ үзэгчд рүүгээ харахад нэг бүрчлэн харагддаг те. Тэр мянган хүн байлаа гэж бодъё. За болоо 500 хүн байлаа гэж бод. 500 хүний мянганууд зөвхөн таныг харна штэ. Тэгэхээр одоо багшмаа та бол ингээд бас мэдэрсэн хүн шүү дээ. Хойлооч одоо зөндөл ажиллаж байлаа штэ. Та миний одоо найрыг хүртэлтэлж байлаа шүү дээ. Тэгэхэд тэр энерги гэдэг юмыг та ер нь мэдэрсэн үү? Мэдэрч байгаа биз? Мэдэгдэж байгаа биз дээ. Тэр чинь штэ. А гол нь театрын жүжиг гэдэг бол хоёроос одоо хамгийн дээд нь 6 цаг, 7 цаг үргэлжилдэг жүжиг байна. А бүр цаашаа ярих юм бол баг
2-3 сар дараалж тоглодог. Жижигүүд. Манай тийм одоо их утгатай маань тийм ээ сар өхөө намтар гэдэг ч юм уу байлаа шүү дээ. Театрын хөгжил бол одоо манай дорноос ихтэй 200 гаруй жилийн өмнөөс ихтэй гэдгийг бид нар одоо ингээд хэлэхэд нотолчлоо шүү дээ. Тий. Тэгээ яг энэ 2-3 цаг 4 цаг ингээд тайзан дээр байх энэ хугацаа бол тэгээ үзэгчдийг тэр барих. Үзэгчдэд тэр хүргэх энэ юм бол маш гоё. Дахиад одоо юу гэдгийг сая өнгөрсөн хавар хайлас модны дор гэж жүжиг манах тавилаа шүү. Бүтэн сар гарan тоглолоо л доо. Тийм би гол дөрөвдөн тоглосон. 76 настай өвгөн тоглолоо. Гэхдээ би тэнд ядраагүй. Магадгүй зүгээр нэг 2 ороод гардаг байсан бол ёо би одоо ядраад мадраад гэх байсан баг. Тайзан дээр байхаас илүү тайзны арталд ядардаг. Хүлээх гэдэг хамгийн хэцүү. Ялангуяа энэ жүжигчин хүмүүс хүлээн гэдэг. Өөрийн үзэгдлийн хэсгийг хүлээх нь шүү дээ. Тэнд одоо тэгээд жүжигчд маань өстө жинхэнэ одоо тулаанд орохын өмнө цэргүүд нэг амьсгаа дараал тамхиа тойруулаад нэг сууж байгаа нэг юм тийм акшнууд харагддаг шүү. Яг тэр л бодогддог шүү дээ гэсэн. Тэгээ нэг хамаагүй ингээд нэг энгийн үе шиг нэгээд цингээд орилоод ээж болохгүй энэ чи тоглолт явж байна. Тэгж аягтай юм. Тайзны ярууд хажуу суужхан бид нар өндөр дугаар чанга дугаар ярьж чадахгүй. Дандаа шимнэж ярина. Тэгээ битүү төвлөрөл. Тийм битүү төвлөрөл явагдана. Нэгдүгээ ингээ харахаар нөгөөт маань бас ингээ өөрийгөө ингээд яг тийм үү тээшээ авчихсан ингээд бүх юм төвлөрчихсөн сууж бид нар саад болох. Одоо ирэхгүй гэдэг юм. Тэгэхээр тэр хүлээн гэдэг бол уран бүтээлчөнд хамгийн бас чанга асуудал байдаг. Гавьяатын найргээд хоёлаасаа ярьлаа. Гавьяатын найран дээр цэргийн найзууд, спортын найзууд, урлагийн найзууд гэл зөндөө найзууд, багын найзууд гэл ингээл ирсэн байна л да. Тэгэл таныг нэг харахаар спортын үн чим шиг, урлагийн үн чим шиг, цэргийн үн чим шиг. Тий одоо ах вэ. Ижаа хоёр маань надад нэг сайхан хүн шиг би заяажээ. Метр 93 см өндөр. Яг асууч л да. 95 байлаа. Аха 2 см хасчихсан. Сууд юм байна. Одоо дахиад сууж байгаа байна. Тэгээд би өөр ер нь их азтай хүн гэж өөрөө боддог. Яагаад гэвэл намайг найз хүрээлдэг юм байна гэж. Одоо ингэж харахад. Би маш олон газар аав маань цэргийн хүн байсан. Цэргийн хөгжмөн зохиолч байсан. Тэгээд маш олон одоо цэргийн ангиудаар ингээл явна тушаалаар. За Ахмад мөнгөцөө тийшээ явна. Хошууч болол хошууч мөнгөцөө тэр анги руу шилжнэ. Гэл ингээл те явдаг байж. Тэгээд би ч одоо яваагүй газар байхгүй. Тэгээд манайх намайг шоолдог. Үгүй чи ч одоо хичнээн нутагтай юм би ямар ядаргатай. Нэг болохоор дорногоо, нэг болохоор эрдэнэт, нэг болохоор хялгант, нэг болохоор дархан. Хаасан дорногоо энэ зүүн байна. Ингээл улаан хуаран. Тийм ээ? Цэргийн анги дагаж. Тийм тэгэл ерөөсөө ааваа дагаад цэргийн анги дагаад. Би ч одоо их сонь штэ. Сэлэнг аймгийн Бугантд төрсөн байдаг. Миний одоо унсан төрсөн дүүл Сэлэнг. Аавын маань төрсөн нутаг Арангаан Батсан гэл. За ингээд Сэлэнг төрөөл улаан хооронд өсөөл одоо манай цэргийн хооронд л байж за тэнцэнэ сургуульд ороод хөгжим бүжигт ороод 2 дугаар ангиасаа аавыгаа дагаал яваад л хамгийн сүүлд дорногын зүүн баян дарамжлалт өгсөн байхгүй юу? За тэгээ зэрэгээс салагдал 10 жилээ дүүргэлээ соёл урлагийн сургуульд орлоо. Тэндээс цэрэгт явлаа. Хүнд даруулын албанд очлоо. Тэгээ ингээл явахдаа би найз цуглуулаад явдаг байж байгаа гэдэг. Эрдэнэт төртлөө байлаа. Эрдэнэтэд одоо энэ шарвч бид нар ч яг нэг төгсөлтөө Эрдэнэтийн хүүхдүүд байхгүй өөр сургууль. Би нэг говьлий. Тий. Тэгэл одоо секц мэгцэнд гэл явдаг. Ийм л хүүхдүүд. Тэгэл одоо өнөөдөр ингээд цаг амьдралын найзууд болцсон л маш олон хүмүүс байна шүү дээ. Харсан бах тий? Харсан.
Тэгээ яхаа хүн харахад таныг харахаар ингээд сүрдмээр хааны дүр бүтээдэг, заримдаа ширүүн даруун эсрэг дүр бүтээдэг, боловч яг бодит амьдрал дээр их нийтэж ууйхан зөөлхөн дүлгөөхөн хүн байгаа байхгүй. Би бол таныг их тийм одоо бас тийм юм сүр сар ширүүн байдлыг бол ер нь харж байгаагүй юм байлээ. Гэхдээ одоо хүмүүс намайг их л муугар ярьдаг шүү дээ. Би энэ тухай ярив. Анхын театрт Баатар нарлагч намайг дуудаж авчираад. За би чамайг театрт аавна. Би чамайг урьж гин театрт. Тэгтээ чи шууд бол орохгүй. Миний одоо хийх гэж бүтээл тоглоно. Кармен жүжигийн дээрэмчингийн дүр тоглоно. Чи дээрэмчин биз дээ гэж. Чи дээрэмчин биз дээ. Тэг би өөрөө мэдлгүй ахаа гэж байгаа шүү дээ. Тэгээд манай энэ Кармен жүжигийн одоо хосой гэж дээрэмчин байгаа. Энэ жүжиг бол яг тэр хосой гэдэг залгын тухай жүжиг. Энэ тоглоно. Энүүгээр чи шалгалт өгнө. За тэгээд тоглолоо. Тэгэл яг анхны нөгөө хөл алхсан дүр маань ингээл бас дээрэмчний дүр. Тэгсэн дараа нь манай Наранбаатар биднээс нэг үе шүү дээ. 2002 3 онд байхгүй. Төвшөө найз нэг жүжиг хийх гэж чи миний гол дүр болно шүү. Инх туултаа Амгалан Баатартай гурвал та гурав гэлтэй гэж. За гэд. Тэгс нөгөө инх туул битээр эхнэр нөхөр болоод би ч нөгөө яадаг авгаагаа харддаг, нүддэг, зоддог. Хүчирхийлэгч нөхрийн дүр тоглоод. За ингээд ер нь нөгөө нэг төрлөө явцсан да. Замаа заалгачлаа шүү. Тий. Тэгээ би нэг өдөр тоглолт орчод манай би ч аав ээжтэй амьдрнөө. Кино үлдрүү урд хашаа шүү дээ. Орой 11 цаг үед тоглолт орчаал буудаг мөдг арилгаал. Автобус зогссон. Яг ингэсэн Леник гөлөвдөр нэг микро зогсож байна. За офицер 100 гэл нэг санаж байна те. Яг тэгээ орилж бол гүүж ороод зүгээр суусан чи яг ард нэг 3 охин сууж хийж. Таарахгүй юу? Тэгэл зорчигч нь гэл бид дөрвөлхнэ. Тэгсэн чи мөн үү гэл мөнлөгч. Орондоо шивнэ. Тийм үү энэ юм уу л гэлдэг тээлгэж. Би дотроо айгууд юм зүгээр яг залуу хөхт баярлах намайг таньчих. Гэл тэгсэн чинь. Энэ ч нөгөө чихий минь хугартал муулаад явцсан. Эсвэл авгаа амар зоддог гэсэн үддэг гэсэн би ч нөгөө юу авгаа мавгаа байхгүй шүү дээ. Зүс холих буугаар явчих. Тэгээ тэр чинь нөгөө чих хугарч унтал муулаад ахар чинь чи яаж гэсэн юм. Багшин дээр шууд буугаад. Баян зүрхэл алхаж байгаа шүү дээ би. Тэгээд ер нь тэрнээс хойш би боддог байхгүй. Би ч одоо хүний нүдэнд угаасаа ингэдэг нэг тийм ширүүн тогшин нэг юм дээрлэх харагддаг. Дээрэмчин шиг харагддаг да. За тэгэл одоо нэг таны хамгийн анхны асуулт одоо ингэ санаанд орж буцаад. Яагаад энэ кино урлагт явахгүй нэхэр бас нэг шалтгаан байгаа. Бас хажуугаар нь. Одоо юу гэдэг нь 15% ч гэдэг юм. Болсон шалтгаан. За төвшөө би нэг кино хийж байна. Найз нэг кино хийж байна. Ах нэг кино хийх гэж байна. Дүү нэг кино хийж байгаа. За тань таарах нэг ганц дүр бай. Одоо таалж чадна. Гээл харахаар тэгээ нөгөө нэг дээрэмчин, алуурчин, шоронгийн атмаа тийм ээ. Эсвэл нэг жоохон тэнийг мангардуу. Тэгээ нэг жоохон бүтэл муутай. Эсвэл нэг авгаагаа харддаг нүддэг. Эсвэл нэг авгаадаа араараа тавиулсан маана гэр. Эсвэл нэг юм цагдаагийн дарга. Эсвэл нэг юм босс, компани босс. Эсвэл яадаг гинөө гэл дандаа бүтггүй дөрүүд байдаг байхгүй. Тэгэхээр татгалцдаг. Гүү тэр татгалцаас өөр арга байхгүй. Тэгээ нөгөө түрүү хэлсэн шүү дээ үнэлгээ муутай гэдэг. Бас хажуугаар нь тэр чин байж байгаа. Тэгээ хүн чинь ингэж харсуулт салхдаг юм бэл. Гэхдээ би одоо нөгөө нэг ямар ч эмэгтэй дотор нөгөө нэг гүнжийн юу байдаг гэдэгтэй адилхан. Яадаг вэ? Метр 93-тай өндөр төвшингийн дотор яагаад Ромео, Гамлет тийм ээ байж болохгүй гэж. Бид ийм дүрүүд хүсээд нь штэ. Эзэж надад оногдохгүй нь би мэдэж байна. Ромеогийн дүр ирэхгүй мэднэ. 25 жил болсоо би мэдсээр ирсэн. Гэхдээ л дотроо бас бодж л байдаг байхгүй да. Нөгөө нэг амплуа гэж ярьсан. Яг өөрийнх нь одоо нөгөө амплуа чиглэл юм яриад хар. Сүүлдээ хүн чинь гэдэг. Залхаад. Залхаж байдаг.
Тийм бас байдал байдаг байхгүй. Гэхдээ эсрэг дүрийг маш сайн бүтээж ивэл тэр жинхэнэ чадварлаг жүжигчин гэдэг шүү дээ. Үгүй юу? Яг хүн хүний бодол өөрөө. Наадах чинь би шууд үгүйсгдэг. Одоо тэгэл эсрэг дүрийг л хийжүүл одоо яста мундаг жүжигчин энэ гэл ядгийг. Энэ шал ондоо утгатай үг байсан юм л да болно. За. Тий. Тэгээ сүүлүүд яг одоо яг нөгөө нэг дөрийг ч одоо дамжаагаар авчраа наацсан байхгүй юу? Монголчууд. Нэг дүрийг яг нэг ижил одоо ингээд тоглоод байна гэдэг энэ ч юм бас чадвар байхгүй. Тэгээ би дөрөв хэлсэн шүү дээ. Аргачлал явдаг аа. А түнс мөнгөний одоо юу гэдгийг 100 удаа тоглоход 100 удаа тэр жүжигчин тэр дүрд амьдрах юм бол энэ жүжигчин бас хэцүү байдалд орно. Тоглолт дуусна, гэртээ харих зам хараад тийм үү амархад одоо шүн тархинаас нь биеийн одоо юунаас салахгүй шүү дээ. Нийгмийн харилцаанд орно дүрэн салахгүй. Энэ маш хэцүү байхгүй. Харин тэр аргачлалаар нэг дүрийг 100 удаа яг ижлэхэн тоглох юм бол энэ бол гайхамшигтай чадвар байхгүй. Гэтэл нөгөө ярих гэдсэн юм маань яг ийм одоо нөгөө амплуа гэж ярьдаг шүү дээ. Амплуа гэдэг чи одоо нөгөө жүжигчин хүний өөрийгөө дүрээ одоо гаргах илэрхийлэмж аргачлалыг хэлээд байгаа байхгүй. Тэ? Энэ аргачлалыг эзэмссэн хүн бол нөгөө нэг ингээд дөрүүдийг ингээд тулт хийгээ явчлаа шүү дээ. Мөн. Энийг одоо нөгөө чадвар гэдэг. Одоо нөгөө дамчаагуудаар ярьсан эсрэг дүрийг л наадаг шүү гэдэг. Түүнээс яг эсрэг дүрд тоглоол тэр дүрэн мундаг болчиход энэ мундаг жүжигчин болчихлоо гэж ойлгож болохгүй л гэсэн. Тий. Тэрнтэй адилхан бас одоо юу гэдгийг манай болд эрдэнэ гэж жүжигчин байна шүү. Би шууд хэлнэ. Өөрт нь хэлдэг. Миний Безруков гэж хэлдэг байхгүй би. Тэр нь юу гэсэн үг? Сергей Безруков. Би боог гэдэг байхгүй. Миний Безруков гэхээр чадаг гэл. Үнэн байхгүй. Болд эрдэнэ бол одоо юу гэдэг? Театр. Бригад киноны Сашагийн дүр лөө. Сашагийн Ловын дүр тий. Манай болд эрдэнэ бол энэ театр ханхуу штэ. Би шууд гэж хэлнэ. Манай богийн бол ханхуу байхгүй. Тэр Гамлет байхгүй. Цагта Жамсран жугаа ханхуу явлаа. Манай театрын одоо цагт бол болд эрдэнэ. Харамсалтай богийн маань одоо тэгээд театраас жоохон өндөр идэв. Битээр одоо уулзах тоолонд бол би ганц л юм л дээ. Сайнуучгүйгээр ажилдаа орооч гэж мэдлдэг. Одоо магадгүй сонсвол одоо тэгээд сонсч л байгаа. Магадгүй сонсоогүй бол би хэлнэ гэж. Тэгэхээр энэ бол одоо нөгөө юу гэдгийг аргачлалыг яг ингэсэн юм бол мундаг жүжигчээл гэсэн үг. Дүрийн эсрэг эерэг хамаахгүй. Тий хамаагүй. Зя. Би бол одоо нэг цаг их сайхан хичээл суусан ч юм шиг бас их таригдлахоо цэнэглэгдээд их юм уу? Бас юм өмнө нь сонсож байгаагүй гоё мэдрэмжийг танаас авлаа. Тэгээд жүжигчин хүн ямар их дарамтан доор, ямар их одоо бодол доор тийм одоо хийсвэрлэл доор дарагдчихж дүр бүтээд юм бэ? Энэ олон жил карьераа бас өнгөлж зүлгэж авч явдаг юм бэ гэдгийг л зах цухаас нь л одоо ярьлаа шүү дээ. Тийм. Энэ л угаасаа нэг цагийн дотор амжихгүй шүү дээ. Тэгээ ямар ч байсан нэг цаг ярьсан байна. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Асуугаагүй олон асуулт үлдлээ. Магад хааны дүрийг 10 удаа бүтээснийхэн дараа та бүхэн дахин бас уулзах хөв ерөөл байх ч юм билүү тийм ээ. Ерөөлөөр болог. Тэгээ таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Үлдсэн асуултуудыг таны бодож байгаа тоог үзсний дараа магадгүй асууя. За тийм. Баярлалаа. Та тэгээ бас ингээд энэ нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За үзэгчдээ өнөөдрийн чөлөөт ярилцлагын зочноор Монгол Улсын гавьяач жүжигч Мөнх Заяагийн төвшинхүү оролцлоо. Бид их сайхан яриа
өрнүүллээ. Энэ ярилцлага YouTube-д Терминал гэсэн channel хуудсанд орох болно. Мөн Монгол телевизийн пэйжээс та бүхэн дахин үзэх боломжтой. Дараагийн удаа шинэ зочинтойгоор иргэн уулзъя. Таны амьдрал уран бүтээлд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.